За сайн байцгаана уу та бүхэндээ 2022 оны 8 сарын 24-ний өдрийн мэндийг хобби ногоочин байгаль нь лаванда цэцгийн үрээр мэдлэгээ төвшүүлээ. За лаванда цэцгийн үр нь ингээд 8 сар 9 сард ингээд боловсроод ийм гоё болно. За ийм цэцэг байгаа лаванда эмийн ургамалд ордог. Навч нь болохоор ийм навчтай яг розмарин гангашиг мөртлөө жоохон цайвардуу ийм цэцэгтэй навчтай цэцэг нь болохоор ийм цэцэгтэй. За ийм эмийн ургамал олон наст эперийн тос хийдэг маш хүчтэй ийм гоё анхлын үнэртэй тийм гоё эмийн ургамал байгаа. Ялангуяа нойронд дээд зэргийн сайн энэ тайвшруулах үйлчилгээтэйгээр их алдартай ийм гоё цэцэг байгаа. Энэгээр эперийн тос аягүй хийсэн, саван хийсэн ялангуяа гоо сайхны бүтээгдэхүүнийг бол маш их хийдэг. Ийм гоё лаванда цэцгийн эмийн ургамлын үрийг авчин энд нөгөө газрын алим ингээд төрж орж ирээд лаванда харахад тарчаад гэсэн харагдахгүй байх шиг та бүхэнд. За би ингээд харуулъя та бүхэнд цөхөд. Ингээд би нэг игнэ ингээд аймдаа нэг игнэ тарьсан байгаа. Тэг цаанаас нь энэ алтан жимс. Би алтан жимсгийн нэр өгсөн их гоё амттай. Маш гоё чихэрлэг амттай юм гоё жимс байгаа юм. Энэ рүү болохоор нөгөө гадаа шигтгсэн, танаа шигтгсэн лойлманд арчсан байна уу хөрхий. Тэр дараад зайндаг юм нургалахгүй. За ингээд энэ болохоор гааны навч байна энэ цэцэг нь. Энэ цэцэг. Энэ. За ийм гоё лаванда та бүхэн бас тараарай. Одоо та бүхэн лавандагаа тайраад шорон шигтгэж болно. Хөрсөнд хунцар савнд та бүхэн сайхан шороо бордоо хийгээд ил бууцаа хийгээд тэгээд лавандагаа дээдлийнх нь нэг 10 см аваад шигтгэхэд болно доо ерөөсөө. Энэ хараа за одоо энэ дээр би та бүхэнд харуулъя. Сайн харагдчихна уу? За. За энийг одоо ингээд энийг шууд ингээд тайрч болно. Зарчгаар гэт. За ингээд харагдчихна уу? Энэ тайчилж байгаа хэсэг нь харагдчихна уу? За. Ингээд нэг дараа зайчлаа. Ингээд тайрчин хараа. Нэг 10 см гараад тайраад одоо энэ тайрсныхаа доотлынхны үзүүрийг ингээд авчина. Энэ доотлолт нь байгаа навчнуудыг ингээд сайхан авчина. За энэ болохоор хөвшин байгаа системийн бор байгаа. Энэ залуу мөчрөө тайруулах гэсэн шүү заяа. Тийм учраас та бүхэн энэ залуу мөчрөнд энийг ингээд ташуултаа тайрчих энэгээр нь ингээд за ингээд ташуултаа тайрчин хараа. Тэр нөгөө 2 настай доотлынх нь юу гэхгүй шин залуу 1 настай юм өчрөө одоо энийг ингээд шоронд шигтгэж чинь. Дөө энийг та бүхэн цэцэг тэгээл гэртээ тарж байгаа ногооныхаа хажуугаар шигтгэсэн ч гэсэн энэ сайхан ургаад ирэхээр нь гаргаал завд тарчин. Одоо та бүхэн 8 сард
лаванда тэгээд энэ рүү энэ гангаас бас яг адилхан мөчрийн тэгээд тайраа шигтгэжгэн. Энэ розмари энийг би нодон тайр шигтгээд энийг нэгэр байгаа байхгүй юм саланг. Энийг нодон тайр шигтгээд хонцор савнд 7 сар тайр шигтгсэн юм. Тэгээд 7 сар тайр шигтгээд тэгээд намар 10 сард хөлөмжөнд оруулсан. Зуны хөлөмжөнд шигтгсэн. Хөрсөн суулгасан. Тэгээ хавар дахиад гаргаад гадаад тарьсан юм гоё ургаж байгаа. За тэгээ та бүхэн лавандагаан тариад олон болгоод улам их гоё олон наст юм эмийн ургамлуудаа тариарай гэж та бүхэнд зөвлөж гин. Ингээд гангаа бас та бүхэн бас яг ингээд одоо энэ дээдлийн нэг настай мөчрийг аваад ингээд тарьч бол юу яа шорон шигтгэж болно. Розмарина болно. Тэгээд энэ гата цайны навчнууд болно. Жишээ нь энэ одоо өөрөө өгч энэ гата цайны навчин. Пепперминт гэдэг. Тэгээд пепперминт энэ бол пепперминт тэгээд энэ гата цайны навчнууд одоо бүгдийн та бүхэн ингээд тайраад шорон шигтгэрээ. Би нэг шорон шигтгэж харуулъя. За би нэг юм хайрцагтаа энэ рүү авчирч юм шигтгэх айгүй дуртай. Энэ рүү болохоор би гангаа шигтгэсэн байна. Энэ рүү розмарин шигтгэсэн байна. За цөмөр энд нь шигтгэж нэгийг та бүхэнд үзүүлэх зорилттой. Энэ рүү ингээд нөх гаргаал тэгэл энийг чинь. Энийг нөх гаргасан нөхрөөгээ та бүхэн бордоо хийж өгвөл бүр сайн. Одоо ингээд энэ рүүгээ ингээд ийм нөх гаргагчаар ингээд нөх гаргаад тэгээд энэ рүүгээ борлоо хийж өгөөд бууц илстэй хольж хийж өгвөл дээд зэрэгс. Миний одоо хамгийн сайн бордоо бууц илс эсвэл шар үсний компост тэр л их сайн байдаг. За ингээд болоо ингээд бууц илстэй хийж өгөөл ингээд тусалчихна. Ингээд чиглэг байх юм бол ингээд ургачихна гэсэн үг. За ингээд та бүхэн гоё эмийн ургамлуудаа нутагшуулаад тариараа. Энд болохоор би лаврын навч бас ингэ шигтгэсэн байгаа. Энэ хараа лаврын навч ингэ тайраад ингэ шигтгэчихнэ. Розмарин ийм бүдүүн болно. Лаванда ч бас яг ийм бүдүүн штэй ийм хүчрхэг болж оргоно. Бүр том. Энэ лаврын навч бас яг адилхан. Гангаас адилхан. Тийм хүчрхэг дараа тийм үндэстэй гоё болж ургана. За ингээд та бүхэндээ амжилт хүсье.